бага нас маань одоо эрүүл агаарт тэгээд байгальтайгаа их ойр гэх юм уу да. Байгальтайгаа их ойр маш гоё тийм өссөн. Яагаад охтуудын хамтлаг байж болохгүй гэжээ. Цөмөр охтуудын хамтлагийг байгуулъя гэд тэ. Тэгээд анх спайк хамтлагаа байгуулж байсан байгаа. Бурхан ер нь ямар учиртай юм бэ те, хүмүүсийн төлөө юу хийх юм бэ? Тэгээд тийм сүмд байгаа хүмүүс маш сайхан сэтгэлтэй, тэгээд бас бусдын төлөө сэтгэлтэй, бусдыг хайрладаг. Тэр болгоно их сони санагдчихсэн да. Хэрвээ минжээ маань бидэнд үнэхээр сэтгэл гаргаж сайн мэдээг дуулгаагүй бол өнөөдөр бид нар бурхангүй байсан бол одоо ямар амар амьдрал байх вэ гэд одоо төсөөлөхөд бас хүнд санагддаг. Бурхан бол хүмүүсийг баян ядуу хоосон одоо боловсралгүй ядуу зүдөө мөнгөтэй мөнгөө гэж үнэхээр ялгадгүй маа. Сайн байцгаана уу? Та бүхэнд сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Ринцэн Овогтой Номын Эрдэнэ гэдэг. Миний хувьд гэвэл 8 хүүхэдтэй айлын хамгийн отгоо охин болж одоо Ринцэн гэдэг айлд мэндэлсэн байгаа. Тэгээд дээрээ 3 эгчтэй 4 ахтай маш өнөр өтгөн айлын охин. Тэгээд ээжтэй, аавдаа, эгч ах нартаа эрхэлсээр хагаад нэлээд жоохон эрхтүү, танхитуу тийм охин байсан. Манай аавыг Ринцэн гэдэг ээжийг маань Дарагчив гэдэг. Тэгээд эцэг их маань бол миний бахархал. Тэгээд эцэг эхээсээ маш их зүйлийг суралцаж, олж авч эцэг эхээхээ одоо биднэрт одоо ээж аав маань үлгэрлдэг штэ тий. Тэгээд одоо эцэг эхээсээ маш их зүйлийг сурж, өвлж авцаан гэж боддог. Тэгээд манай аав маань барилгын машин механизмын заводод ажилладаг байсан. Тэгээд их хөдөлмөрч, нэлээд дайчин, тэгээд бүхэл цаг зав амралтын өдрүүдийг ч гэсэн дандаа ажиллаж одоо өнгөрөөдөг тийм хүн байсан. Ээж маань болохоор бас манай ер нь гэр бүл тийм их олон хүмүүс хүрээлсэн, олон хүмүүс ирдэг, зочид гिचид ихтэй. За тэгээ хүмүүс магадгүй яарсан, сандарсан, зовсон зүдэрс үдээч гэдэг юм уу. Ээжтэй маань уулздаг, ээжээс маань тусалцаа авдаг ч гэдэг юм уу. Тийм хүн байсан. Их өгөөмөр, бусдыг ойлгодог, бусдыг хайрладаг тийм хүн байсан. Ээж маань аав маань шалгаагүй. Тэгэхээр манайх их олон хүмүүс их хүрээлсэн, эцэг эхийг маань их олон хүмүүс хүндэлсэн тийм айл байсан. Ээж аав маань тийм олонтой сайхан хүмүүс байлаа. Бага нас маань одоо лагер цусланд тэгээд 100 намар орж ирээд хичээл сургуультай. Зуны цаг бол миний одоо бага насны дурсамжаас хизээч гардаггүй байсан. Манайх Годоо ам гэдэг цусланд гардаг байсан. Тэгээд одоогийн шиг байгаагүй. Тэр үед чинь зүлэг ногоо одоо ургамал амтан ус гол нь маш их илбэг дэлбэг байлаа. Маш гоё байлаа. Байгаль экологи маань харьцангуй их одоо эрүүл гэх юм уу эвдрээгүй тийм байсан. Тэгэл багада тэгэл төмсний улаан, гүзээлцгэн тэгэл түүж иддэг. Тэгэл ерөөсөө энэ тэнд байгаа айраг майраг гэж навч иддэг энэ төр их гоё байсан. Тэгэл их чах нартайгаа уул хадаар гүгэл хараагаал. За заримдаа ойрон орон жимс гүзээлцгэн түүж идэнэ. Одоо бага нас маань одоо эрүүл агаарт тэгээд байгальтайгаа их ойр гэх юм уу да. Байгальтайгаа их ойр маш гоё тийм өссөн. Би хөгжим мужийн тон сургуулийн хийл хөгжмийн ангид одоо 1986 онд элсэнж ороод тэгээд 12 жил суралцсан. Тэгээд тэр сургуульдаа маш их зүйлийг сурж авсан, маш их зүйлийг олж авсан. Тэгээд миний одоо амьдралын гараа гэхлүүлсэн одоо гайхалтай сургуулигаа хөгжмөдийн дунд сургуульдаа маш их хайртай, маш өндөр шалгуутай орж исэн. Одоо хүүхдүүдийн сонсгол, ритм, авиас, хэмнэл, хуруу, гар алга гэл манай сургууль нэлээд шалгуур өндөртэй. Тэгээд анх хөгжмөдийн дунд сургуульд орох гээд манайхан гэр бүлээрээ бараг доглоод ээж аав, эгч ах 1-р шатанд давбуу давлаа, тэнцлээ. За 2-р шатандаа тэнцвүү, тэнцлээ. 3-р шат болох чинь гэж гэр бүлээрээ төгшөөл тэ. Тэгээд сургуульд орсон маш их баяртай байсан. Тэгээд яг сургуульд нэг одоо 1-р шат, 2-р шат толгондоо тэнцээд 9 сарын 1-нд хөгжим мужийн дунд сургуульд орох гэж ингээд доглоод хүлээгээд байж ах жилдээ маш их сорилттой байсан л да. Одоо 6 настай жоохон хүүхэд. Ээж маань одоо албан газрынхаа аяллаар албан газрын одоо улсын байгууллагад ажилладаг байсан хүмүүс улсын
одоо төлөвлөгөө биелүүлэх шаардлагатай одоо албан газраараа жимсэнд явнаа гэд явсан. Тэр оронд ягаад чи ээж маань савлуурт битээ яваарай, савлуур руу миний охин битээ яваарай гэж маш их гуйжсэн. Тэгээд хүүхд гэдэг маш их зөрөөд ягаад чин ээж ягаад савлуур битээ яваарай гэсэн юм болоо савлуур дээр тоглохоосаа гэж бодгцаараа савлуур дээр очиж тоглож аваад баруун гараа хугалж исэн. Тэр гэдэг хөгжилтэй ч ихэ таашаач юм дээ тий. Жоо эмгэнэлтэй юм шиг хөгжилтэй юм шиг тийм үйл явдал болж исэн. Тэгээд ер нь л ээжээсээ холдчихороо би гэмтэж бэртчих гээд байдаг. Ээжний тийм нэг амны хүүхдээсэн. 9 сарын 1 болохоос өмнө гараа маш хурдан идэх гээл тухайн үед одоо миний амьдралд тохиолж исэн маш одоо бага наснд маань тохиолж исэн маш чухал зүйл энэ байгаа. Тэгээд одоо хойлогны мах идэл яс маш хурдан одоо эдгэрдэг гээл тэгэл хойлогны махыг ээж аамаа өдөр шингөө өгнө. Тэгж даал гипсээ сургуульд орохоо өмнө аваад багш нараасаа таг нуугаал хэрвээ тухайн үед ингээд багш нартаа сургуулийнханд одоо гараа угалсан гэж хэлсэн бол одоо цаашаа явах боломжгүй байсан. Тэгэхээр энэ бол яг миний урлагийн амьдрал руу одоо орох хамгийн ихний надад одоо тохиолдож исэн сорилт байсан. Тэгээд сорилтч гэх юм уу одоо даваач гэх юм уу. Тэгээд яарсан сургуульдаа орсон. Тэгээд урлагийн ертөнцтэй танилцаад анх Моцарт, Бах, Бетховен тий одоо 7 их шиг 7 нот тий мажор, минор гэл хөгжмийн ертөнцтэй танилцж эхэлсэн. Сонгодог хөгжмийг одоо сонсож, суралцаж тий хөгжмийн ертөнцөөс тэгэл хөгжим хичээний сургуульд явхад маш гоё онцлогтой 3 давхартны гарангууд бүх ангиудын үүдэн дээр янз янзын хөгжмийн зэмсгүүд хүүхдүүд мэрэгжлийн хичээлийг давтаад янз янзын хөгжмийн зэмсгүүд уураад гаднаас орж ирсэн хүмүүс маш сонин санагддаг. Тэгээ багш нар нь орсоор ярьсан тий тэгэл их өөрийн гэсэн тийм өрмөц юм ахуйтай л да хөгжмийн хичээний сургууль. Тэгээд маш их гоё тийм их гоё агуу тийм гайхамшигтай ертөнц санагдчихсэн. Тэгээд сургуульд ороод мэрэгжлээ дурлаад зарим үед нь бүр айгаад зарим үед нь бүр залхаад ойлгохоо байж эхлээд тэгээд харьцангуй 5 6 дугаар ангиас эхлээд хүүхдүүд хөгжмөдөө өөрсдөө дурлаад хөгжмөө ойлгоод мэдрээд гоё концертанд орж үзээд ингээд их зөвшөрдөг юм шиг харьцангуй тэгээд ер нь энэ цагаас хойш ер нь хөгжмийн ертөнцид дуу хооронд ер нь дурлсан тий сонгодог хөгжим гэдэг бол өөрөө маш агуу. Тийм тэгээд хүүхдийг маш олон талаас нь маш сайн задлж өгдөг. Сургуулаа хөгжим мужийн дунд сургуулаа төгсөж арай амжаагүй байхдаа анх манай ангийн Туяа Марлаа 2 санал тавьснаар Spike хамтлаг манай ангиас камертон хамтлаг бол төрж гарсан байгаа. Тэгээд камертон хамтлаг маань гарангуудаа маш гоё одоо үзэгчд уран бүтээлийн шимтэн сонсож хүлээж авч ард түмэнд бол шууд хөрсөн. Тэгээд манай ангийн Туяа Марлаа 2 маань санал тавиад яагаад октоодын хамтлаг байж болохгүй гэжээ. Цөмөр октоодын хамтлагийг байгуулъя гэд тэ. Тэгээд анх Spike хамтлагаа байгуулж байсан байгаа. Тэгээд Spike хамтлаг маань анхны уран бүтээлүүдээ хийгээд хүмүүстээс маш амар хүрсэн. Тэгээд шууд л ерөөсө тоглолтын захиалгууд одоо тэгэл тоглолтууд тэгэл тэмцээн уралдаан наадам тэгэл орж нэлээд завгүй байсан. Бэлтгэл сургууль их байсан. Тэгээд бид нар их ачаалттай ажилладаг байсан да. Хичээлдээ явна, хажуугаар нь хамтлагийнхаа бэлтгэл сургуулийг хийн, тоглолтондоо орно, бичлэгээ хийн, бэлтгэлүүдээ хийн, хажуугаар нас миний үед хамтлагийн ахлагч байсныхаа хувьд бас гэрээ контракт хийх тий одоо хамтлагийнхаа ажлын талаар хүмүүстэй уулзах гэл баггүй ажилтаа байсан. Тэгээ одоо бодоход бол бас бодогдтгийл яаж тийм их ачааллыг даадаг байсан юм болоо гэж бод. Тэгээ хүн завгүй байхаа хэрээр ажлуудыг амжуулаад байдаг. Завгүй байхаа хэрээр бүх зүйлээ амжуулах нь байтугай өшөө бас их олон зүйлийг амжуулж бүтээлч байдаг юм болоо гэж хувьдаа би одоо бас дүгнээд байгаа. Тийм тэгээд хамтлаг маань нэлээд бужигнсан, нэлээд завгүй он жилүүд бас тийм ч урт удаан хугацаа байгаагүй. Манай хамтлагийн дууч Минжинсор бие дааж уран бүтээл хийхээр шийдвэр гаргасан. Үүний дараагаар бол Марлаа маань Польш улсад сургуульд явах маш том конкурсанд ороод төрүүлсэн. Тэгээд тэр конкурсныхын шагнал нь гадагшаа сургуульд явах эрх байсан. Тэгээд бас тэр сонголтыг хийх гэж Марлагийн минууд бол маш хэцүүсэн л да. Би Spike-тай хайртай, би мэрэгчлээ хайртай, би яг яах вэ гэд тоётоос бүр яг чинсгэлээс асууж исэн. Тэгээд жишээлбэл чи хамтлагаа сонгох гэвэл тэр хүн хизээ нэгэн цагт эргэлзэх тохиолдол гарвал бид нар яах вэ те? Эсвэл чи сургуулаа сонгох гэхээр бидний нэгдэл ингээд нэг юм гоё бидний хөсөл мөрөөдөл тэмүүлэл ингээд нэгдээд нэг хөөрхөн хамтлагийг бий болгоод нэгэн урлагийн түүхэнд өөрсдийнхээ хөрхэн түүхийг ингээд бий болгоцсон байдаг, хуудсыг нээсэн байдаг. Тэгээд амаргүй даваал байсан л да. Тэгээд бүх сонголтуудыг яг Минжигийн хувьд ч тэр Марлагийн хувьд ч тэр та өөрсдөө сонгоо. Бидний хувьд бол эргэж
сонголтонд харамсахааргүй тийм сонголтыг хийгээсэй л гэж тэгж ярьжсэн. Тэгээд энэ шалтгаануудаар хамтлаг маань ер нь тарсан. Тэгээд бидний хувьд ч гэсэн бас жоохон байсан л да. Одоо нас маань хэдий 18-с ч гэсэн бидний үед чинь нэг юм сэтгэлгээ маань айгүй жоохон хөвчих штэ. Ер нь хүүхдэрхүү байсан ч гэдэг юм уу тий. Тэг ингээд тэг гэхээр болчихгүй, үгүй гэхээр болохгүй ч юм уу. Тэгээд ер нь сонголтуудыг бол өөрсдөө хийсэн. Тэгээд хэрвээ хамтлаг маань өшөөд 2-3 жил явсан ч юм уу, магадгүй өнөөдрийн хүртэл явсан бол амар сайхан байх болоо гэж бодохоор хаяж харамстай. Тэгээ нөгөө талаараа соло уран бүтээлээ хийсэн болохоор нэг харамсдаггүй. Тий. Хүмүүн төрлөختөнд аз жаргал, амар тайвны төлөөх хязгааргүй их хүсэл эрмэлзлэл дүүрэн байдагч бодит амьдрал дээр эдгээр нь тэр бүр амар олддгүй. Тиймдээ амьдрал өөрөө өнгөөр сүлэлдэн байдаг. Амьдралын өнгө нэвтрүүлэг хүмүүний амьдралын аль нэгэн мөч дэх саад, зовлон бэрхшээлийн дундаас аз жаргалтай сайн сайхан болсон тэрхүү амьдралын түүхүүдийг харуулдаг билээ. Амьдралын өнгө нэвтрүүлэг цоо шин дугаарууд, цоо шин амьдралыг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхнийхээ өнөөдрийн амар амгалан айлтгая. Би бол Мөнхийн хатганы шөөдрөхөн байна. Харин би бол Мөнхийн хатганы нисдэг хүн байна. Харанхуйч гэртээрээ. Найзуудаа мөрөөдөлтөө нисцгээе. Хүүхдүүдээ Мөнхийн хатганы нэвтрүүлэг та нартай шинэ дугааруудаа хүргэж байна. Нэвтрүүлгээ даваагаас баасан гарагийн 17:30 минутаас харин давталтыг 17 цагаас хүлээн авч үзээрэй. Мөрөөдөлтөө нисцгээе найзуудаа би нисэх дуртай. Эзэн Иесус та бүхэнд туслаа. Хамгийн анхны уран бүтээлүүд гэвэл ганцхан чамдаа, хоосон зүүд хэмээх дуунууд маань гарсан. Тэгээд анхны уран бүтээлүүд маань ч гэсэн хүмүүс их таашааж хүлээж авч сонсож бас их завгүй он жилүүд байсан. Тэгээд пентатоник наадам, алтан микрофон наадам гэл Монголд одоо гоё тэмцээнүүд болдог байлаа. Тэр тэмцээн уралдаанд орж шагналуудыг авч илаа. Азийн ер нь бас Монголоос гадна дэлхийн хэмжээнд одоо тэмцээн уралдаануудад явж одоо маш их зүйлийг суралцаж өөрийгөө сойрж бас их тийм завгүй он жилүүд байсан. Тийм тэгээд үүний дараагаар бол ер нь нэг нэлээд хэдэн жил дууж байгаа юм чимээгүй амьдрмаар санагдсан юм одоо юу гэдэг наамгүй амар тайван тий одоо ингэ дандаа одоо бүх зүйлийн ил байдаг бол тий миний амьдралч гэдэг юм уу одоо амьдрал уран бүтээл маань дандаа завгүй тэгэл олонний өмнө ил байдаг ийм амьдралаас гинт ингээд ер нь их холдмоор санагдсан гэхүүдээ тэр хугацаанд тий чимээгүй амар тайван тийм тайван нам гүмх амьдралыг сонгомоор санагдсан. Үүнтэй зэрэгцээд би бас анх найдвар сүмд сайн мэдээг манай одоо миний хамгийн хайртай найз, хамгийн дотны найз дуучин Минжи сар манадад дуулгаж исэн. Анх маш сонин гайхаж хүлээж авч исэн л да. Бурхан Есүс гэдэг ахын ямар учиртай юм бол гэл. Тэгээд надад маш их сэтгэл төрсэн зүйл нь болохоор тухайн үед найз нь чи ингээд сүмд яваад үзээрэй. Тэ Бурханы тухай сонсоод үзээрэй найзаа маш гайхалтай тийм чухал зүйл байгаа. Тэгээд би чиний төлөө өдөр болгон залбирдгаа гэд найз минь ярьж байсан. Тэгэхэд надад маш их сонин тийм сэтгэл хөдлөмөр санагдчихсан л да. Яагаад тэгэхээр би бусдын төлөө өдөр болгон залбирх нь байтугай бусдын төлөө тийм санаа тавьж өрнө чаддаг илүүгүй илүү те. Гэтэл найз маань миний төлөө өдөр болгон залбирж идэг ямар сайхан сэтгэлтэй юм бэ гэж найзынхаа одоо тэр сайхан сэтгэлтэй тэр гоё одоо тэр зүйлийг бодоод анх сүмд явж исэн.
Тэгэд анх яг сүмдэр ирэхэд маш тийм сонин өөр одоо яг юм нийгмийн харилцаанаас нийгэмд байдгүй тийм мэдрэмж анх авч ирсэн л да. Одоогор бол одоо тэр бурхны гайхалтай тэр ариун оршихуйг мэдэрч ирсэн юм шиг байгаа. Тэгээд анх сүмд ирэхэд хүмүүс залбираал, зарим нь уйлал, зарим нь ингээл залбираал тэгэл одоо юу гэдэг ингээл нийгэмд бид нар ингээ гадуур явангууд хүмүүс ингээл маш хардагч гэдэг юм уу те харна, сонжин, зарим нь яг зөвөр жоохон сониучхан зангаар харна, зарим нь бол ингээл одоо юу гэдэг нэлээ ингээл сонжоол те одоо хүн чинь их тавгүй тухгүй байдалд ордоо штэ те. Тэгээд тиймэрхүү байдлаас маш их залхацсан. Тэгээд тухайн үед ээж маань аварт ороод нас нэлээд тийм хүнд байдалтай байсан. Тэгээд хүн өөрөө маш тийм хүнд нөхцөлд орохороо хүн яхаа мэддгүй юм байлаа л те. Тэр үед хүнд нэг одоо нэр хүндч гэдэг юм уу, мөнгө төгрөгч гэдэг юм уу те. Ямар нэгэн нийгмийн байр суурь нөлөөлөх боломжгүй болж байгаа. Тийм хүнд үедээ хүн тулгардаг юм байлаа л те. Тэгээд сүмдэр очиж хахад ямар нэгэн хинч одоо намайг анхаарахгүй яг би өөрийнхөө те их сонин тусгагдчихсэн. Ингээд энд яваад дандаа хүмүүс ингээд харсаар байгаа хүн ингээд тэр тал дээр жоохон шархалчтай байна л да. Баян хүмүүсийн сонжоонд ингээд байсараад тэгээд тэр үед чинь ихч тоглолт их ажилтай ажлын нэг оргил үйж байж тэгээд өрөөж залууж байж тэг хүмүүс чи хэрэгүүлж тойруулах ч гэдэг юм уу ингээд нэг юм гаднаас юм цохилт айгүй ихтэй ч гэдэг юм уу тэр бүгдээс ингээд залхсан юм шиг байгаа. Зөвхөн л нэг тийм тайван зүйлийг хайжсан. Тэгээд анх сүмдэр ирэхэд хинч намайг ингэж нэрээ зэрэгөөгөө харахгүй тэр хүмүүс зөвхөн л тэр бурхантай харилцаа тий одоо тэр харшгүй тэр өөрсдийнхээ үг руу илүү фокуслах тий тэнхийн ирнүү суун уйлнуу дуулнуу ямар ч тийм хамаагүй тэр надад тэр их сонь санагдчихсэн. Ийм олон хүмүүс байгаа хэрнээ ч намайг харахчгүй тий надад ямар гоё нэг л яг хувь хүнээрээ тэнд ингээл сууж яхад нэх гоё тийм амар тайван мэдрэгдээл тэгэл тухайн үед ажил төрлийн хувьд ч тэр олон асуудлууд хүнд нэг тийм амьдрал ингээл амжилт бүтээлээр дүүрэн маш тийм завгүй тийм үе байжгаад гин тийм юм болгон хэцүүдээд байгаа юм шиг юм болгон хүнд одоо асуудлууд тулгараад байгаа юм шиг энд ч нэг асуудал тэнд ч нэг асуудал хүнд бас мэдээж тийм цаг үе ирдэг ямар ч хүнд ямар нэг тодорхой нэгэн цаг хугацаанд миний бас нэлийн тийм хүнд үе байсан л да. Тэгээд сүмдэр анх ирж хаад яагаад тэгээд байгаагаа мэдгүй би бүр ер бусын тийм амар тайван мэдрээл тэгээд энд нэг юм өөр юм байна ямар нэгэн тийм ондоо юм байна да гэж би анх мэдэрч ирсэн. Одоо бол ойлгомжтой л да эзний оршихуй эзний оршихуй гайхалтай оршихуйг мэдрээд тухайн үед болохоор юу гэж хэлж мэдэхгүй нэг л гоё тийм амар тайван байгаа л гүнзгий амьсгаа аваад тэнд ингээ байгаа л амир ч юм шиг дахиж гармааргүй ч юм шиг тийм мэдрэмжүүд төрж исэн. Тэгээ Минжээ маань болохоор биднээс төрүүлээд одоо сайн мэдээ дуулаад итгэгч болсон. Тэгээд бидэнд бас сайн мэдээг дуулгаад тэгээд бид нар бас ойлгохгүй мэдгүй зүйлс их гарч исэн. Тэр болгонд бас ууггүйгээр манайраа үйлчилж биднэрт бидний асуусан асуулт болгонд нөгөө хариулж тэгэл магадгүй ингээ зарим үед зарим найз охт маань жоохон шантрах эргэх тохиолдол байсан. Тэр бүгд Минжээ маань үнэхээр ууггүйгээр бидэнд үйлчилж одоо сайн мэдээг дуулгаж ирсэн. Одоо бодоход бид нар бүгдээрээ Минжээтэй маш баярлалдаг. Хэрвээ Минжээ маань бидэнд үнэхээр сэтгэл гаргаж сайн мэдээг дуулгаагүй бол өнөөдөр бид нар бурхангүй байсан бол одоо ямар амир амьдрал байх вэ гэд одоо төсөөлөхөд бас хүнд санагддаг. Маш хэцүү санагддаг. Тэгээд бас түрүүн хуваалцж байсан сүмдэр очиход бол надад анхан үед одоо ямар мэдрэмж төрдөг байсан гэхээр нэг тийм одоо ингээ нийгэмд байхаар бидний ингээ дуртай зүйл байна хоббитэй зүйл дуугаа дуулах ч гэдэм үү одоо за заримдаа найз нөхдөйгөө уулзах тэгэл хүн болгонд янз бүрийн өөрсдийн гэсэн сонирхол хобби байдаг тэр сонирхол хобби тэр авдаг одоо таашаалаас гадна нэг өөр тийм гайхамшигтай зүйл байсан л да нэг юм одоо бодоход бол эзний хайр эзний оршихуй эзний агуу бүхэн байсан гэж боддог. Тэгээд одоо бол би одоо найдар сүмдээ бас туушлагаар явдаг. Бас анх жоохон бие өрөөд идэг байсан л да. Яг өөрийнхөө байж чадахгүй хүмүүс намайг харж байгаа болов ч гэдэг юм уу Одоо хүн яг айгүй хэрэггүй их олон боддог юм байлаа л гэдэг. Сүүлдээ энэ хэрэггүй зүйлс маань алга болоод тэгээ бурхан одоо бурханы таньж мэдснээр миний амьдрал үүнээс гадна номин гэдэг хүн маш их өөрчлөгдсөн юм шиг надад санагддаг. Эргээд харахад ер нь тэгээд хүний дотоод идэгрэл, дотоод одоо үзэл бодол, дотоод хүний нэг одоо өөрчлөлтүүд одоо дотоод өсөлтүүд гэх юм уу да хүнд ер нь маш их өөрчлөлтүүд гардаг гэж би боддог. Тэгээд магадгүй хүн өнөөсөө шалтгаалаад
одоо хурдан ч байдаг юм уу, удаан ч байдаг юм уу те. Тэгээд ер нь итгэгч хүмүүсийг хараад байхад итгэгч хүмүүс өөрсдөө үйлсээрээ одоо те итгэгч хүмүүсийн тийм нэг арай өөр байдал те. Одоо юмд хандах хандлага тэгэл одоо тийм өөр зүйлсүүдийг одоо пасторууд ч юм уу те сүмч болгонд явдаг хүмүүс ч юм уу итгэгч найзар маань ч юм уу юмд хандж байгаа хандлага тэг гаргаж байгаа шийдвэрүүд маш ондоо байсан надад бол маш их нөлөөлжсэн л да. Тэгээд ер нь итгэлийн амьдрал руу орсон. Тэгээд анх итгэгч болоод бас яг хөө итгэлээсээ ухрах те зарим үед ойлгохгүй зүйлс гарах янз бүрийн зэм одоо бусад л итгэгчтэй адил тийм зүйлс тулгарч исэн. Жаахан шантрагч гэдэг юм уу те. Тэгээд сүүлдээ бол үнэхээр бурхангүй амьдрал маш тийм хоосон утга учиргүй тийж санагдаж эхэлсэн. Тэгээ үүнээс хойш ер нь эргэл буцалтгүйгээр үнэхээр бурханд итгэсэн. Тэгээд одоо итгэгч хүмүүсийн бидний пастрын сургаалуудаас Библиэс ариун Библиэс те тэр ариун амьд гайхалтай номноос бидний суралцж байдаг хамгийн том зарчим бол одоо хөршөө өөрийн адил хайрл гэсэн зарчим байдаг те хамгийн маш олон гайхалтай сургаалууд байдаг. Бид нэр хэрвээ өөрсдөө Библийг уншиж сурж судалж те амьдрал дээр хэрэгжүүлж чадах юм бол энэ бол хувь хүмүүрт маш их гайхалтай өөрчлөлтүүд гарна те хүмүүс үнэхээр бие биенийг хайрлж чадна, хүмүүнлэг инэрэнгүү байж чадна гэж би өвдө боддог те. Тэгээд энэ зарчмыг анх хүн сонсоод за хүн текстэн байна гэд бодоод тэгээ энийг ингээд уншаал пастраас сонсон заримдаа одоо ингээд Библийг уншин те яг хүн энийг одоо оюун ухаан зүрх сэтгэлдээ гүн ортол ойлгоод те үүнийг хэрэгжүүлдэг бас амаргүй юм байна те. Хүн өөрийгөө бол хамгийн боломжоор хамгийн л дээд зэрэгээр хайрладаг те. Гэтэл яг бусдыг хөшөө гэдэг маань бид нар одоо бусдыг те найз нөхдөд эргэн тойрныхаа огт танихгүй хүнийг ч гэсэн өөрийн адил хайрлна гэдэг бол яг амьдрал дээр бол маш тийм амаргүй зүйлстэй. Ер нь Библийн зарчмууд итгэгч хүмүүсийн амьдралын хэм маяг маш гайхалтай сайхан ч гэсэн яг хүн үйлсээрээ те амьдрал дээр тгийг хэрэгжүүлж явна гэдэг нь тодорхой хугацаанд бол харьцан гайгүй. Би л хөвдөө тэгж боддөг юм л да. Урт удаан хугацаанд энийг хэрэгжүүлж явна гэдэг бас нэг талдаа амаргүй санагддаг те. Гэтэ энэ бол тийм хэцүү зүйл бол биш. Тэгээд ямар ч хэлсэн хувьдаа бодохдоо манай Монголын нийт таар түмний 60-аас 70%, 70-аас 80% хүмүүс итгэгч бол Монголын амьдралд маш их гайхалтай өөрчлөлт гарна гэж боддог. Яг нийгэмд бол маш их аригталт өндөр харагддаг те. Бид нар зүгээр л Монгол одоо иргэн хүнийхээ хувьд ингээд бусдын амьдрал те нийгмийн ингээд өнгө төрхийг харахад ялангуяа онцгой манай монголчууд сүүлийн үед Кристчүүд итгэгч нар маш их ихсэж байгаад би маш их баярлж талархалтайгаар хүлээж авдаг. Түүнээс бол Монголд олж байгаа аригталт, салалт те тэгээд хүүхд өнчрөлт гэл ингээл одоо маш их тийм жоохон сөрөг үзэгдлүүд маш их болсон. Тэгэл дээд доод бүх төвшөндөл те албан газрынхаа хүмүүс нийлээ залуучууд ялангуяа залуу үе те ер нь л хүмүүс баяр наадам сэтгэл готрол бүх зүйлийг архитай холбож жоохон ойлгох гэдэг ч гэдэг юм уу те. Кристиан одоо итгэгч хүмүүсийн амьдралын хэм маягт бол ийм зүйл байдаггүй. Тэгээ энэ бол тийм ингээл олон зүйлийг харахад бол Монголын итгэгчид маш олон болол Монголын нийгмийн амьдрал маш өөр болно те. Хүмүүс биеиндээ илдэг ханддаг болно, биеиндээ гоё нэмсгэлж чаддаг болно, бусдыг өөрийн адил хайрлж сурна, тэ хүмүүс арх тамхи тийм хор зуршлуудаас маш хол байна гэд маш олон гайхалтай эрэг зүйлсүүд байна гэж би хувьдаа боддог. Тэгээд яг хэвдээ би чи өөрөө Монгол улсын иргэн хүн, зөвхөн иргэн хүнийхээ хувьд ингээл эргцүүлэл бодоход тэ тэнгүүд бүх салбарууд руу урлагийн салбарт, улс төр, спорт, одоо эдийн засаг тэ бизнесийн салбаруудын ч гэсэн Кристчүүд итгэгчид олшрах юм бол үнэхээр хүмүүсийн хандлага те нийгмийн хандлага уур амьсгал аяанда маш гоё зөөлрөх зөвхт байдал руу чиглэгч гэдэг юм уу те тэгээд их гоё болох юм шиг санагддаг. Тэгээд би бас өөрөө залбирдаг те Монголын итгэгчд олон болоосай гэд залбирдаг. Тэгээд өөрөө бас одоо эргэн тойрныхандаа гэр бүлийнхэндаа ч гэдэг юм уу одоо үйлсээрээ бас үлгэрлэхийн сан гэж хичээдэг. Тэгээд бас тэр бүрээ сайн байж чаддаг байх, сайн байж чаддгүй ч тохиолдол бас байдаг байхаа. Би сүүлийн үед их бодсон л доо. Би ер нь яагаад дандаа гуйдаг, яагаад дандаа залбирдаг, яагаад дандаа ийм одоо юу гэдэг нэг ийм агсан төвшөнд байдгүй юм бэ? Гэтэл өнөөдөр эзэн надад яагаад ийм
магадгүй дуул хавьяасыг өгсөн. Бурхан надад яагаад ийм дуул хавьяасыг өгсөн? Яагаад ийм олонний танил байх энэ бүхэн маань зүгээр утга учиргүй зүгээр л нэг сансаргүй болсон зүйл биш юм байна гэдгийг маш их ойлгосон. Тэгээд хамгийн анх итгэгч болж байхад бол зүрх сэтгэлд маань бол залбирал бол маш хүчтэй нөлөөлж исэн. Одоо ингээд анх өөрийнхөө төлөө залбираад бас их чахнарынхаа төлөө залбирж байхад нүдэн дээр маань энэ залбирал маань биелээ олж исэн учраас хамгийн анх хамгийн их тийм хүчтэй сэтгэл төрүүлж исэн маань надад бол залбирал. Одоо хүртэл би их чахнарынхаа төлөө тэдний үр хүүхдүүдийн төлөө өөрийнхөө үр хүүхдийнхаа төлөө найз нөхдийнхаа төлөө залбирдаг. Энэ нь болохоор надад эргээд маш гоё зүйл мэдрэмжийг өгдөг л дөө. Тэгээд эзэн бол хайр, бурхан бол үнэхээр хайр. Тийм учраас энэ хайрыг бусдад түгээхийн сан гэж бас их боддог. Тэгээд их олон цаг үеийг, олон жилийг өөрийнхөө төлөвшлийн төлөө, өөрийнхөө итгэлийнхаа тэр амьдралын төлөө их цаг хугацаа алдсан байна гэж бодоод одоо бол магтаал тий бурханд магтаалыг үргэе гэж бодож байна. Магтаалын шин цомгийг бас хийж байгаа. Миний хувьд гэвэл нэлээд хугацаанд уран бүтээл хийгээгүй нэлээд удлаа. Тэгээд одоо шинэхэн уран бүтээлд орж байгаад маш их баяртай байна. Уран бүтээлч хүний хувьд гэвэл уран бүтээлээ эргэж хийх нь одоо өөрөө маш баяр хөөр тий маш их хариуцлага бас байдаг. Тэгээд багагүй хугацаанд завсралж ер нь манай Монголын одоо уран бүтээлчид юу болж байна? Урлагийн эвдэн тойронд ер нь ямар байна гэдэг одоо бид нар чинь урд нь хийдэг байхдаа дунд нь ороод байдаг байсан бол хөндлөнгөөс харж юм уу тий би хинбэ би одоо юмар дуу хоолой болох хэвээр юу илэрхийлэх хэвээр гэдэг баггүй зүйлийг бодсон. Тэгээд шинэ уран бүтээлдээ бол маш олон сайхан уран бүтээлүүдийг дээрээс нь чанартай одоо хүний сэтгэлээс гарч яг сэтгэлд хүрсэн үнэхээр сайхан уран бүтээлүүдийг хийхийг зорж байна, хичээж байна. Тэгээд шинэхэн цомогт маань бас эмэгтэйчүүд хүүхдүүд рүү тийм хараатай уран бүтээлүүд бас олж байгаа. Яг тэгэхээр хүүхдүүдэд одоо зориулсан сайн сайхан гэгээлэг сайхан дуунууд байдаг. Магадгүй зүгээр тэдний дотоод сэтгэлд нь байгаа одоо тэнд баяр хөөр гуниг хэлж чаддгүй, илэрхийлж чаддгүй тэр зүйлс их байдаг болов уу гэж би хувьдаа боддгийн. Одоо би өөрөө ээж болсноор илүү хүүхдүүдийг илүү хүүхдийн ертөнцийг илүү таньж мэдэх ч гэдэг юм уу, таньж нэгч гэдэг юм уу, тийм болохоор уран бүтээлдээ хүүхдүүдийн тэр одоо сэтгэлийн илэрхийлэл, сэтгэлийн тэр дуулал гэдэг юм уу, тэрийг илэрхийлж гарч ирсэн одоо уран бүтээлүүд хий гэж бодож байгаа. Бас эмэгтэйчүүдийн сайхан уран бүтээлүүдийг хий гэж бодож байгаа. Одоо нэг талаас харахад одоо асуудал хүндсэн гэх юм уу, нөгөө талаас бас одоо дуу хоолой болсон ч гэдэг юм уу, тэр сайхан уран бүтээлүүдийг хий гэсэн тийм төлөвлөгөө бол байгаа. Тэгээд бага нас сургууль, гэр бүлийнхэн уран бүтээл, ээж аав гэд бүх өөрийнхөө одоо үүх түүхийг тэгээд өөрийнхөө нандин гэсэн бүхнийг хуваалцанд төлөөх таатай байна. Тэгээд та бүхэндээ эрхэм ах эгч, эмээ өвөө, эрхэм найз, дүүнер та бүхэндээ хэлэхэд бурхан бол хайр, бурхан бол амар тайван, баяр хөөр. Тэгээд бурхан өөрөө хүн төрлөختөнд ирсэн үнэхээр ерөөл юм аа гэж та бүхэнд хэлмээр байна. Ингээд магадгүй та бүхний найз нөхөд те хамаатан садан танилчин таныг сүмд өрсөн бол та үнэхээр сүмд яваараа гэрийн ойролцоо ч юм уу зорж очиод ч юм уу үнэхээр тэр гайхалтай оршихуу гайхалтай амар тайван баяр хөөрөн эзний тэр гайхамшигтай бүхнийг та бүхэн очиод мэдрэх болноо. Тэгээ та бүхнийг сүмд очиорой гэж уриалж байна.